Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуультай болсноор гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл үйлдэгчдийг хатуу цээрлүүлэх боломжтой болсон ч хүчирхийллийн золиос болж байгаа иргэдэд хамгаалахад байр савнаас эхлээд хүндрэл учирч байгааг хуулийн хэрэгжлийг хянаж ажилласан ажлын хэсгээс мэдгдлээ. За тухайлбал гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид дан ганц эмэгтэйчүүд биш, эрчүүд ч байгаатай холбоотойгоор ийм асуудал үүссэн байна. Цагаат тэр гэр бүлд нь өөхгүй бол зарим тохиолдолд гэр бүлийн хохирогч болсон эрэгтэйчүүд бас ирж байгаа. Ялангуяа одоо Улаанбаатарт бол эрэгтэйчүүд нэлээд байдаг. Тэгээ энэ эрэгтэйчүүдийг төр хамгаалах байранд нөгөө нийгмийн сэтгэлгээ нөөрэ эмэгтэйчүүд хүүхэд байна гэд ингээд зохицуулсан. Тэгээ эрэгтэй хүн ороод ирэхээр өрөө тасалгааны бас хангалт үйлчлэгээ бол байхгүй байгаатай энэ дээр судалгаанууд бол гарцсан. Одоо төсвийн санхүүжилтээс болоод төдийлөн бүх газар тус байж чадахгүй байгаа. Тэр үнэ яг өнөөдрийн байдлаар 17 оны байдлаар орон нутагт 7 ийм төвүүд ажиллаж байна. 16 төр хамгаалах байр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хууль зүйн болон нийгмийн бодлого боловсрол соёл шинжилгээ ухааны байнгын хорооны энэ хуралдаанаар хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтийг мөн хилэлцсэн юм а. За энэ хоёр улсын хурлын гишүүн Баасанхүүд Орнов аймгийн замын үд суманд сургуультай явхаар гэрээсээ гараад эргэж ирээгүй 8 настаас сэрж мэдэг охиныг эрен хайх ажиллагаа ямар үр дүнтэй байгааг хууль зүйн сайдаас асуулаа. Боломжтой бүх хэлбэрээр хайгаад наад талда цаад талда хэлийг олдохгүй байна л да. Замын үүдийн цагдаа хууль хяналтын байгууллага замын үүдийн иргэд тэр чигтээ хөдлөөд олдож өгөхгүй шүү дээ. Ийм л хариулт байна. Тэ харамсалтай юм болсон. Цагдаагийн байгууллага хүч нэмэгдүүлэх арга хэмжээнүүд авсан. Ард иргэдийг татам оролцуулсан. Ирээний хууль хяналтын байгууллагатай хамтарсан. Байж болох бүх хөвлөрөөр хайгаад олдохгүй юм харамсалтай явдал болж байна гэдгийг л би танилцуулъя. Монгол улсад яг сэрж мэдэг охин шиг хүүхэд ор сургаггүй болох тохиолдол тасрахгүй байгаагаас гадна тусламж хүссэн хүүхдийн тооч буурахгүй байгаамаа. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв ажиллаж эхлснээр нийт дуудлагын 25,949 нь хамгааллын үйлчилгээ хүссэн, 1426 нь хүүхдээ эрх зөрчигдөж байгаа тухай 10,764 зөвлөгөө хүссэн, 34,192 нь мэдээлэл хүссэн тухай дуудлага байсан байна. За цаашдаа хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийг бусад яаралтай тусламжийн утастай холбох, мэдээллийн нэгдсэн системтэй болгох, төр хамгаалах байрны үйлчилгээ үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай байна гэж ажлын хэсэг дүгнснээ энэ үеэр хэллээ. Төрийн орноос Баярмаа Батбаяр сурвалжлаа. нөгөө хүмүүс нь эргээд бараг баримчилж